За сайн манайхаа та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар би Европын холбооны хоёр улсад гарсан хэргийн талаар ярьж өгч байна. Тэгээд энэ хоёр хэрэг маань одоогоор ингээд шийдэгдээгүй байгаа. Дөнгөж сайхан гарсан хоёр хэрэг учраас нэг нэгээр ингээд яриа гэхээр айгүй богинохон болох гэдсэн болохоор ингээд нийлүүлээд ярьж байгаа шүү. За эхний хэрэг нь болохоор Герман улсад гарсан хэрэг байгаа. За Германы баруун хойд хэсэгт байрладаг холбооны муж болох Нидерахсен гэдэг хотод 6 сарын 29-ний өдөр буюу 1-р өдөр 6 өдрийн бууд 60 настай гэн хүмүүс ийм хэрэг гарсан. За тэгээд уг хэргийн гол шалтгаан нь болохоор хүүхдийн асран хамгаалах эрхийн маргаантай холбоотой байгаа. Сэжигтэй этгээд нь болохоор 3 сартай охиныхоо асран хамгаалах эрхийн асуудлаар хүүхэд залуучуудын байгууллагатай одоо юм уулзалт товлцсон байх үеэрээ энэхүү одоо гэмт хэргийг үйлцсэн бахнэ. Цагдаагийн газрын мэдээлснээр амь өргөцсөн 6 амь ховрогчдын 4 эмэгтэй 2 нь эрэгтэй байсан бөгөөд за хүүхэд залуучуудын халамжийн байгууллагад болохоор ажилладаг юм хүмүүс ажилчид байсан байхгүй. За тэгээд тухайн тэр этгээдийн 34 настай эхнэрийг нь төрж одоо барьж саатуулсан байсан байна л да. Тэгээд тухайн яг хэрэг гарах өдөр эхнэрээс нь ерөнхийдөө мэдүүлэг авах гэжсэн. Цагдаагийн газрын мэдээлснээр их охин хоёр бол аюулгүй байгаа. Ямар нэгэн байдлаар бэртэж эмтээгүй гэсэн мэдээлэл бол өгсөн байгаа. За хэрэг гарсны дараахан болохоор хэрэгнийг бол шууд барьж саатуулж чадсан. Албаны мэдээлснээр тэрээр Герман улсад төрж өссөн. Гэхдээ Турк иргэншилтэй буюу одоо Турк гаралтай 45 настай эмэгтэй байсан. Тухайн хэргийг гаргах үедээ Хановер хотод болохоор амьдардаг байсан юм байна. За хүүхэд залуучуудын хамгааллын алба гэж байдаг. Одоо Югендамт гэж хэлдэг германаар болохоор за эцгийнх нь асар хамгаалах эрхийг хязгаарлахаар одоо ингээд арга хэмжээ авч ирсэн байна л да. Яагаад тэгэхээр анагаах ухааны дээд сургуулийн эмнэлэг гэж байдаг. За тухайн тэр эмнэлгийн одоо шинжээчийн дүгнэлтээр нэраа хүүхдийн биед гэмтлийн шинж тэмдэг илэрсэн учраас тухайн одоо гэр бүлд тэр айлд ямар нэгэн байдлаар хүчирхийлэл байна гэж үзсэн учраас энэхүү арга хэмжээг бол авсан байгаа. Үүний дараа эцэг нь уг дүгнэлтийг гаргасан эмчийг хил амаар одоо сүрдүүлсэн иймэрхүү зүйлүүд бол болсон. Хүүхэд залуучуудын одоо хамгааллын төвөөс тухайн эрэгтэйд ямар нэгэн байдлаар туслахыг одоо уг нь бол бодож исэн. Танд ингээ зөвлөгөөг ямар арга хэмжээ ингээд авал хүүхдийг асрах эрхээ алдахгүй вэ? Энэ дээр одоо ямар хөө зөвлөлт хийх вэ гэдэг ерөнхийдөө нэг тиймэрхүү байгаар уулзалт бол хийх гэжсэн. Гэхдээ тухайн уулзалтыг юу гэдэг ганцхан албан хаагчтай тэгээд тэр эрэгтэйтэй гэж ерөөсөө хийх хүсээгүй. Яагаад тэгэхээр тэр эрэгтэй бол нэлээд юм ууртай эмоцийг барьж чаддгүй ийм хүн гэж үзсэн учраас тухайн тэр хурлыг олон хүний бүрэлдэхүүнтэйгээр хийх гэж төлөвлөж байсан чинь за ингээд ийм гэмт хэрэг бол болсон байнамаа. За тэг хэрэгтэн гэмт хэрэгээ үйлснийхаа дараа зүгтэх гэж оролцсон. За түүнийг гэмт хэрэг болсон газраас ойрхон нэг машинтай эмэгтэй бол хүлээж исэн байгаа. За тухайн эмэгтэй нь болохоор энэ 3 сартай нэраа хүүхдийн залмайлсан одоо их болох 65 настай эмэгтэй байсан бөгөөд за энэ эмэгтэй нь болохоор Бремсэн хотоос ирсэн гэсэн мэдээлэл бол одоогоор олон нийтэд зарласан байгаа. За тэгээ хэрэг гарах өдөр болохоор нэраа хүүхдээ одоо ээжээс нь мэдүүлэг авах хэрэгтэй байсан байна л да. Тэгээ ингээ мэдүүлэг авах гэжсэн энэ үеэр нь ерөнхийдөө энэ хэргийг ингээ дүүлсэн ба. Ямар ч байсан хэрэгтэн нь болохоор баригдсан. Гэхдээ яг мотив нь юу байсан, зорилго нь юу байсан гэдэг нь тухайн тэр хүүхэд залуучуудын хамгааллын төвийн ажилчидтай ямар нэгэн асуудалтай байсан юм уу те. Энийг нь болохоор одоохондоо тодорхойгүй байгаа. Германы канцлер Фридрих Мерц X гэдэг платформ дээрээ болохоор нэгэн мэдээлэл хийсэн байгаа. За тухайн мэдээлэл дээр болохоор Штадио гэдэг энэ хотод болсон мэдээллийг бол маш их зочирдож хүлээж авсан. Тэгээд бусдад ингээд туслаад хамгаалалт ингээд үзүүлэх ёстой энэ байгууллагын өмнө ийм аимшигтай гэмт хэрэг гарсан гэдэгт бол үнэхээр одоо гүний эмгэнэл илэрхийлж байна. Төрийн шурхаа одоо ажилласан цагдаагийн албан хаагчдад бол талархал илэрхийлсэн гэдгээ бол бичиж үлдээсэн байсан. За тэгээд нэг баттай биш гэх юм уу нэг мэдээлэл байгаа. За тэр мэдээлэл нь болохоор энэ гэмт хэргийг үйлцэн байж болцсошгүй сэжигтэн гэж үзэж байгаа 45 настай эрэгтэйг одоо Германы нэг тийм гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэсэн юмрхүү яриас гараад байгаа. Гэтэ одоогор бол энэ нь яг үний юм уу бод худлаа юм уу гэдэг нь бол тодорхойгүй байгаа. За хоёр дахь хэрэг нь болохоор Франц улсад гарсан хэрэг байгаа. 17 настай Луис гээд хүү 6 сарын 19-ний өдөр 5 эрэгтэйгийн өрхөнд орч зодуулан одоо амьнасаа алдсан юм хэрэг гарсан. Сэжиглэгдэж байгаа этгээдүүд нь болохоор 16-аас 20 насны ийм 5 залуу гэх юм уу 5 залууч гэж бас хэлж болохгүй юм билээ. Тэгэхээр энэ 5-ын 3 насанд хүрээгүй 2 нь болохоор бас биенд хүрсэн ийм хүмүүс байгаа. Одоо эрэгтэйчүүд байгаа. За тэгээд энэ одоо хүчирхийллийг үйлдэж явах тэр үйл явдлынхаа бичлэг те бүгдийг ингээд бичлэг болгож авч үлдээд найзуудаа танилуудаа хүртэл ингээд явуулсан байгаа хгүй. Тэгээ нөгөө танилуд нь бичлэгийг нь ингээд TikTok дээр байршуулсан.
Тэгээд маш олон хүмүүсийн анхаарлын төвд одоо орсон ийм хэрэг байгаа. Цагдаагийн мэдээллийн дагуу болохоор сэжигтнүүд тэр орой Францын Нарбоны гээд хотод Луистай болохоор уулзахаар тохиролцсон байна. Залуучууд дараа нь 70 эрэг орчмын усны сувгийн морилцах нөгөө барилгын талбай руу одоо очсон байхгүй. Тэгээ оцсныхоо дараа болохоор хүүгшүүд ингээ булан шахаад маш ингээ хэрцээгээр зодож эхэлсэн. Газар ингээ ихрээд ингээ хөвцсөн байх чинь бүр толгоор нь цохоод хүүг ингээ тухайн алдсан ийм амар багт чинь бичлэг эднэрийг аваад тэгэнгүүтээ бүр тэр бичлэг хийжсэн нэг залуу нь камера ингээд өөрлөгөө харуулснаа ялалтын нэг тэмдэг хуруугаараа гаргасан байгаа хгүй. Тэгснээр бүр инээж минийгээд ер нь бол олон нийтэд цацагдсан байгаа. Би болохоор яг нэг жоохон хэсгийг нь бол үзсэн. Тэр хүү бүр ингээ нүд нь ингээд амар айцтай болцсон. Тэр таваас ингээд цухтаад гүйж байгаа хгүй. Тэгсэн чинь ингээ араас нь гүйснэ шууд түлхэж унгаагаал. Тэгснээр бүр ингээ амар зодоод үнэхээр амар муухай бичлэг үлээ. Би ихтэй бүр бүгд нь бол үзэж чадаагүй. Тэгээд маш их хэрцээгээр зодоод ингээ тухайн алдсан багт нь түүнийг тэр газараа тэр чигт ингээ торхиод явсан байгаа хгүй. Тэгээд маргааш өглөө нь болохоор тэр ажиллаж ирсэн нэг ажилчин түүнийг цус алдсан, ухаан алдсан бүр ингээ байдалтайгаар олж аваад төргөн тусламж дуудаад яаралтай одоо эмнэлэг рүү түүнийг бол авч явсан байгаамаа. За Луис хүүгийн одоо ар гэрийнхэн амьдрал гэх юм уу тэр нь жоохон бас асуудалтай. Луисийн одоо аав нэг юм телевизээр ярилцлаганд орсон байхгүй. Тэрэн дээр ингээд хэлж байгаагийн сонсохоор зэрэг ээж аав нь бол салсан. За аав нь болохоор найз эмэгтэйтэй болсон. Тэгээд түүнтэйгээ хамт амьдардаг гэж бол ярьжсэн. Луис эмнэлэг төрөгцснийхаа дараа маш хэмжээний тархины юм цус алдалт түүн дээр явагдчихсэн учраас том ингээд хот руу шилжүүлэгдсэн. Уг нь бол нөгөө залуухан хүүхэд юм чинь ер нь даваад гарчих байх таа гэд эмчнэр аль болохоор ингээд түүнд найдвар тавьжсэн. Бүх боломжит одоо мэс засал эмчилгээг бол түүнд хийсэн. Тэгээд даанч түүнийг бол аварч чадаагүй. Нарбон хотын прокурор Жан-Филипп Реги мэдээлснээр Луисыг одоо зориуд өрхөнд оруулсан гэж бол үзэж байгаа. Сэжигтэй этгээдүүд өмнө нь бол хүүхэд залуучуудын хамгааллын байгууллагад байсан үеэсээ болохоор би бинийг ингээд таньдаг байсан. Тодорхой одоо шалтгаан мотив нь бол одоогоор ингээд тодорхойгүй байгаа мэнаа. Зарим одоо барууны чиг хандлагатай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Луисыг арьс өнгөөр ялгарлан гадуурхах сэтлэр зодож амь насыг нь хүннөөс мэж болзошгүй гэсэн таамгийг бол төвшүүлээд байгаа. Мөрдөн байцаах байгууллагын зүгээс болохоор ямар ч тийм одоо таамаглалыг нь баталгаажуулаагүй байгаа мөлий. Сэжигтэн этгээдүүдийн зарим нь цагааж гаралтай байж болзошгүй гэсэн мэдээлэл бас явагдаж байгаа. Нэгэн гэрч бас гарч ирсэн. За тухайн гэрч нь болохоор цагдаад маш чухал мэдээллийг бол өгч исэн. Түүний хэлснээр сэжигтнүүдийн нэг нь Луисыг зодож ухаангүй байдалд орхисон тухайга маш тийм бардамнаж гайхуулж бол ярьжсэн. Яг түүнийг ингээд зодож байгаа тэр үйл явцыг бичсэн бичлэг нь TikTok дээр ингээд байгаа гэж хэлээд за ер нь бол цагдаа нарын хэрэгтнүүдийг барьж авах айгу том үндэслэл болж өгсөн байгаамаа. Тэгээд тэр гэрчийг бас энэ сэжигтэй залуучуудын зарим нь амь насанд ч одоо халтан шүү гэж бас сүрдүүлсэн байсан. Луис үгийн хувьд гэр бүлийнхаа хүсэлтийн дагуу Каркасо хотод байрлах хүүхэд залуучуудын хамгааллын энэ төвд болохоор байрлаад ингээд амьдарч байсан юм байлээ. Тус байгууллагын одоо ажилтнуудаас ингээд мэдүүлэг авсан чинь тэгээд зарим нь бол өмнө нь юм гэмт хэрэгт бол холбогдчихсэн. За тэгээд хаалттай төрлийн тийм засан хүмүүжүүлэх байгууллагад бол хоригдож байсан юм түүхтэй гэж бол мэдгдсэн байгаа. За Франц улсын улс төрч Марine Le Pen хэлэхдээ болохоор өсвөр насныхны харгас зан авир бол нэмэгдэж байгааг эрүүгийн хариуцлагын хангалтгүй арга хэмжээтэй бол холбож тайлбарлсан. Түүний хэлснээр өсвөр насныхны эрүүгийн одоо хуулийг чангатахгүй бол хүчирхийллийн давалгааг даслан зогсох ямарч боломжгүй гэж бол үзэж байгаагаа илэрхийлсэн байгаа. За тийм нөгөө Францын нэг нэвтрүүлэгт нөгөө аав нь орсон байсан байхгүй юу? Тэгээ аавынх нь хэлж байгаагаар болохоор Луис ингээд гитар тоглох дуртай. Ер нь бол ютубер болъё гэж боддог байсан. Тэгээд би хүүгийнхаа тэр мөрөөдлийг нь одоо дэмжиж бит хоёр загсанд явах айгуу дуртай. Тэгээд загсалж байгаа бичлэгээ хоёлаа YouTube дээр ч ингээ байршуулад чи ингээ YouTube-ээр хийж эхлэхгүй юу да гэд би бол хүүдэд тэгжсэн. Тэгээд хүү маань за Луис хүүгийн хувьд болохоор 5-6 сард халтлагад болоо өртөжсэн гэдгийг цагдаагийн газарт бол мэдэгдэжсэн юм лээ. Тэгээд тухайн одоо хүүхэд залуучуудын хамгааллын төв гэх юм уу тэр газар нь аавд нь ерөөсөө тэр талаар нь ингээ мэдэгдээгүй. Тэгээд аав нь болохоор тэрэнд нь маш их ингээ харамсаж байгаа. Ягаад ингээд надад юу ч хэлээгүй юм болоо би өгөн хүүтэйг айгу дотн байхыг хичээдэг. Ер нь тэгээд хүүхд хамгааллын төв, хүүхдийн эрхийг хамгаалах эднэр бол маш том сэдвчтэй тийм манай усад ч гэсэн айгу хэмэрхүү хэрэгүүд гарч л байдаг. Сүүлд бас яг ижил төстэй юм хэрэг бол гарч ирсэн Луис хүүтэй адилхан. Гэтэ тэр хэрэг одоо яаж хийгдсэн ингээд тодорхойгүй те. За ямар ч байсан Луис хүүг амь насаа алдах тэр шалтгаан болсон маш одоо аимшигтайгаар хүчирхэл үйлдсэн 5 этгээдийг бол барьж саатуулж чадсан байгаа. Мөрдлөгийн үйл явц нь бол явагдаж байгаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бол яригдж байгаа. За тэгээд мэдээж эрэг Францын арт иргэд бол үүнд нь маш их бухимдж байгаа.
Иймэрхүү хэрэг бол маш их гарч ийна. Манай усад үнэхээр гарч ийна. Тэгээд Льюис Хуг гэмтэж бэртээсэн энэ 5 этгээдэд одоо амь насанд нь хүрсэн энэ 5 этгээдэд цохих ял шийтгэлийг өгөөрэй гэд ингээд чагсаалт цуглаан бол хийж байгаа харагдчихсан. За тэгээд та бүхэн маань энэ хэрэгүүд дээр юу гэж бодсноо эсвэл мэдээж комент хэсэгтээ үлдээгээрэй. За дараагийн дугаар хүртлээ төр баяртай. Тэгээд та бүхэн маань өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай баярлалаа.